Яаж дуусан та бүгд мэдж байгаа хаа. Бити энэгтэйглөө эмэгтэй хүнийг ганцаар нь явуул. Африклуу тийш явж амьдрах худлаа. Тэгээ удахгүй Европын хотын төвүүд нийслэлүүд бас дүүр ингээд цагаачлаар дүүрчих юм бол бас тийшээ хүүхдүүдэд нэг явуулах хэрэггүй шүү. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Сая Токиогийн онгоцны буудлаар буусан. Ардлын чимээ таад сонсож байгаа гэж магадгүй заяа. Тэгсэн чинь Дональд Трампын шинэ контентуудыг харлаа. Юу хэлж байгаа юм бэ? Сомалиг дахиад муулж байна. Заавалчгүй сонсох ёстой. Энийн дараа ер нь бол манай дэлхийн ертөнц эдгэрч байна, сайжирч байгаа. Юунаас үндэслээд би юм хэлж байна гэх юм бол тайлбарлаадгүй. Mr. President, thank you. The mayor of Minneapolis, Jacob Frey, is saying that he's actually proud to have the largest Somali community in the country, and his police chief. Well, then he's a fool. Миннесота одын засаг дарга өчтөр контент дээр бас Сомалия хэлээр ярьжсэн хэсгийг үзүүлсэн. За тэгээд тэр хүн ерөөхдөө ингээ Сомалия хүмүүс Миннесотад олноороо байгаа нэр хүндийн хэрэг гинэ. Тэгсэн чинь Дональд Трамп наа чинь зүгээр мал гэж байна. Well, his police chief is also I saying wouldn't be they proud might. to have the largest Somalian. Look at their nation. Look how bad their nation is. It's not even a nation. It's Тийм юу нэр төрийн хэрэг. Тэгээ Сомалиг хар л та. Бүр улсч биш. Тэгээ бүтээсэн юм ерөөсөө алга. just people walking around killing each other. Зүгээр хүмүүс хоорондоо ингээ алхаал явж байгаа шүү дээ. Тэ? Алцаа. Look, these Somalians have taken billions of dollars out of our country. They've taken billions and billions of dollars. They have a representative, Ilhan Omar. Тэднээс манай улсаас хэд хэдэн тэрбум долларыг сааж авсан, хулгай хийсэн. Тэдний нэг төлөөлөгч тэдний нэг гишүүн байгаа, Ilhan Omar. Who they say married her brother. Тэрний тухай юу яригдж байна гэх юм бол ах юм уу дүүтэйгээ одоо төрсөн дүү юм уу ахтайгаа суусан. Үнэн. It's a fraud. Тэр бол She tries to deny it now, but you can't really deny it. тэр бол гэмт хэрэг. It's Тэрийг happened. засан гэж байхгүй. She shouldn't be allowed to be a congresswoman. Тэр хүн and I'm ер нь sure их хурлын people гишүүн look байх ерөөсөө ёсгүй. at that, and she should be thrown the hell out of our country. Тэгээ хурдган шиг манай улсаас зайлуулах хэрэгтэй. And most of those people, they have destroyed Minnesota. Тэд нар Миннесотыг сүрүүлсэн. Okay, Minnesota, you have an incompetent governor. You have a crooked governor. He's crooked. Тэгээ тэр засаг Миннесота мужийн засаг дарга бас тэнэг. За дэлхийн ертөнц яагаад сайжирч байгаа юм тий эдгэрж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс тий бузар улсыг бузраар нь харж эхэлж байгаа эргээд 180 жилийн өмнө гих мэтчлэн хүмүүс ойлгомжтой тэр орн руу би явахгүй тэр хүмүүс туслана гэсэн юм алга тэр хүмүүс туслах юм бол бүр ингээд давраа явчихна. Окей. Япон, Солонгос, Герман, Америкт тий хөдөлмөрлж байгаа ажил хийж байгаа монголчууд байгаа. За тэд нар надаас нэлээд олон санхүүгийн зөвлөгөө авдаг. За тэгээд 100 эмэгтэй байлаа гэж бодъё. Тэнд ажиллаж байгаа, хөдөлмөрлж байгаа, хичээж байгаа. За тэрний талан заяа 50 нь юу хийдэг юм бэ гэх юм бол Монгол руу мөнгө явуулдаг. Хаашаа мөнгө явуулдаг юм бэ гэх юм бол хамаатан саатал руу мөнгө явуулдаг. Яагаад юм бэ гэх юм бол тэднэртэй ингээд туслах гад. За тэгээ байрны урьдчилгаан дээр тусалдаг, машины урьдчилгаан дээр тусалдаг, зарим нь бүр байр маяр ингээ аваад өвчдөг. Тэгээ тэр байран дотор ингээд ард иргэд, ард түмэн нь ингээ амьдэрдэг заяа. Тэгээд эхлээд тусламжаараа эхэлдэг. Тэгээд баярлаа гэж хэлдэг. Ингээд явсаар агаад асуух нь улам амархан болоод хүмүүс нь мөнгө гуйхаас ичхэ болоод тэгээд сүултээ бүр ингээ албатай юм шиг мөнгө нэхэд эхэлдэг байхгүй юу? За тэгээд ингээд чи надад туссангүй гих мэд шиг ингээд хэрүүл хийгээл явцдаг. За хүмүүс даварчдаг. Энэ Миннесотад амьдарч байгаа хүмүүс ерхэд бас яг адилхан Сомалиага гаралтай хүмүүс. За тэгээд өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд юу болж исэн бэ гэх юм бол өмнөх видеонуудыг хараарай заяа. Дэндүү либерал болсон. Хамгийн гол нь эмэгтэй шүүд. Тэгээд энэ дэлхийн ертөнц ерхэд хайраар засагдана. Би ингээд тусалж чадна. Нөгөө sociology-гийн үднэс ингээ харах юм бол blank slate theory. Хүн ингээ төрөөд цав цагаан цаас генетик нь тэр хүнийг ерөөсөө нөлөөлдөггүй.
тэ орчин боловсрал хүрээлэл тэр хүнийг засч чаднаа гэх мэтчлэн. Тэр одоо буцаагаад ингээ алга болж байгаа. За. Тэгээд одоо би таад нэг хүнийг үзүүлчих заяа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Герман улсын иргэн Сомали руу явсан. Яагаад тийш явсан бэ гэх юм бол Сомали хүмүүсийг аврахын тулд, Сомалиагийн хүмүүст туслахын тулд, Сомалиагийн хүмүүст ингээд сайн дурын ажил хийх, сайн дуу босгох гэх мэтчлэн. Үр дүн юу юм бэ гэх юм бол одоо харцгаая. My name is Sonja Niented. I am a German national from the city of Hamm. Зоня гэдэг нэртэй Хам хотоос гаралтай герман иргэн. Хижаб өмссөн байна. Тэгээд Сомали явахаас өмнө энэ баруун дэд хэсэгт нь та зургийг харж байна. Одоо нүүр царайг нь хартаа 40 хүрээгүй. Окей. 40 хүрээгүй хүрнэ баг имээ шиг харагдаж байна. Яагаад тийм юм бол? I was captured on the 2nd of May 2018 while I was working for the ICRC in Mogadishu. За Могадишуд ажиллаж исэн 2018 онд хүмүүс энэ хүнийг баривчлаад авсан. Бариад авсан. Kidnapping. Хүний наймаа. So now I have almost spent 7 years in captivity in Somalia. Тэгэд 7 жил хоригдсон, баривчлагдсан. Тэгээ Сомалид амьдарч байгаа. Сайхан орн байгаад. As you know, the situation in Somalia is changing rapidly. The convoy with the Somali president Hassan Sheikh Mohamud has been targeted in an assassination attempt only about more than a week ago. Тэгээд Сомалиа улсын улс төрийн байдал ер нь маш тогтворгүй. Дөнгөж саяхан Сомали улсын ерөнхийлөгчийг бас алах гэж байна. Дүүргэн алдсан. Тэгээ бүлгэлсэн хүмүүс заяа. Одоо монголчууд бид нэр ингээд ер нь халах хүмүүс нь ихэвчлэн тийм учраас 50. Сомали юу болж байгаа юм бэ гэх юм бол увсынхан юмыг булаах гэж авч үзээд, ховдынхан нэг юм булаах гэж авч үзээд, сэлэнгийнхэн нэг юм булаах гэж авах гэж үзээд, өмнө говийнхан хурц байх гэж үзээд, тэгээ хоорондоо ингээд их хурлаар, хуулиар тэгээ яг ингээд зөв соёлтой засаглалын механизмаараа ер нь бол өөрийнхөө өсөж байгаа ертөнцөө ингээ бүтээх гэж үзэхгүй яаж байгаа юм бэ гэх юм бол хоорондоо алдчихж ийж. And the US embassy has released statements warning their citizens about the dangerous situation in Somalia. Тэгээд Америкийн элчин Америк иргэдэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол бити Сомали бол яваарай. Герман элчин бас яг юм адилхан хэлж ирсэн. Европын холбоо бас яг адилхан хэлж ирсэн. Эднэр сонсдог юм уу? Сонсдоггүй. However, no one has spoken so far about the situation of the hostages, like myself. Гэтэ намайг аварсан хүн одоохоно гарч ирээгүй. Тэг яах вэ? Засгийн газар бити тийшээ яв гэж зөвлөж байна. Тийшээ явсан, баривчлагдсан. Одоо тэд нэр ингээд ойролцоо 20-30 сая доллар нэгж байгаа байхгүй юу? My health is deteriorating day by day. And I am deeply concerned for my safety and for my well-being. За тэгээд энэ эмэгтэй зүгээр тэнд хоригдсон биш заяа. Тэд нэр ингээд тултлан доромжлоод, дарамтлаад, зодоод хүчндэл явж байгаа. Амлж гин заяа. Тэгээд энэ өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд энэ Disney кино, тэ Hollywood, тэр blank slate theory хүмүүс цаанаасаа сайн, тэ хүнийг өөрчлөх боломжтой, тэ орчин, соёл, генетик юунаас илүү чухал. Тийм юм зүгээр хайх хэвээр. Хамгийн гол нь тиймэрхүү итэмтгий хүмүүсийг иймэрхүү үр дүнгээс аврах хэвээр. Одоо тэгээд ийм бичлэгүүдийг харцгаа заяа.
Би юу гэж бодож байна гэх юм бол энэ эмэгтэй хүн заяа. Аюул гэдэг юмыг ерөөсөө мэдэхгүй байна. Окей? Аюул гэдэг юм ерөөсөө мэдэхгүй байна. Cool байгаах гэж бодож байна. Би амар соёлтой байгаах. Би ингээд хайр түгээж байна. Би ингээд энэ culture-ыг би ингээд яаж юм мааж ингээл нэг солиот юм бодож байгаа хаа. Гэхдээ камера алга болчих юм бол дагаж явж байгаа хүмүүс нь жоохон анхаарахгүй юм бол юу болох магадaltaй юм бэ гэх юм бол та бүгд мэдж байгаа хаа. За дараагийн юм. Энэ хоёр солонгос эмэгтэй заяа. Хаана ингэж тэнхтэж явж байгаа юм бэ гэх юм бол энэгтгэх. Тэгээ тэнд ингээд задгаа хувцтай TikTok видео хийж байна. Баярлаа. Тэгээ ингээд зогсоод үлэн ингээд царайлцсан хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Эмэгтэй хүн байна уу? Тэгэд нөгөө хүн ерөөхдөө өөрийнхөө аюулгүй байдлыг ингээ хангаж өгдөг янз бүрийн тийм юм инстинкт баймаар ах юм тий. Энэ яаж дуусан та бүгд мэдж байгаа хаа тийм учраас энэ иймэрхүү хүмүүс тийм бити энэгтгэглөө эмэгтэй хүнийг ганцаар нь явуул. За ёо. Тэ сум Африк руу тийш очиж амьдрах худлаа. Тэ тэгээд удахгүй Европын хотын төвүүд нийслэлүүд бас дүүрэн ингээд цагаачлаар дүүрчих юм бол бас тийшээ хүүхдүүдэд нэг явуулах хэрэггүй шүү. За ёо. Гэхдээ эдгээр өөрчлөгдөнө. Яагаад гэх юм бол энэ хүмүүсийг ингээд нэг ганцаар ингээд бөөгнөрлчих юм бол цуглуулчих юм бол цуснаас нь генетикээс нь нөгөө бузар баса тэ аргагүй гараад ирдэг юм аа. Америкт, Европт, Миннесота юу хэрэгтэй юм бэ гэх юм бол их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. За тэгээ их цэвэрлэгээ хийхдээ вок зүс сонфох ёстой. Тэгээ энэ вокийг ашиглах юм бол бүх юм гоё болох юм байна. Ер нь бол энэ угаалгын машин вокийг Сомалия руу явуулах хэрэгтэй юм биш. Яа, цав хүн гарч ирж штэ. Бас IQ-ийн оноо бас 30-аар нэмэгдсэн байна. Ер нь sorry. Ер нь Африкийн бүх асуудал ингэ шийдэгдэх юм шүү. Тэгээд энэгээр дамжуулаад Азийн төрөлтийн хямрал хүүхд гарахгүй асуудал шийдэж юм шүү. Яа. Зөв хөвдөмжиж нэг хэцүүлэг хэрэгтэй.